За учирсаад нэр урам хугарч шүү. Та яг кабинетаа өөрөө код нөхөрийн бүрдүүлж чадсан юм уу? Бас их харамсалтай байна шүү эрхч та. 2 жил хүрэхгүй хугацаанд бид 3 улсын хурлын дарга 3 засгийн газрын нүүр үзэж байна. Ер нь өнөөдрийн энэ засгийн газрыг бүрдэж байгаа байдлыг хараад манай улсад ер нь хариуцлага ёс зүй гэдэг үг бол одоо баг үгийн сангаас асагдж байгаа юм байна да гэж бодогдсон. Ер нь бид нар өөрсдөө улс төрчид энэ суугаа усуудалд энэ улс оронд энэ хариуцлагагүй ёс зүйгүй хар муухай гүтгэлэг ийм эмх замбраагүй байдлыг л бид нар өөрсдөө бий болгож байна шүү. Энэ бүгдийг хараад байж хад нөгөө чойнмын шүлгэнд гардаг шиг улаа шагаасан хэдэн хүүхэд ус улж тоглож байна гэдэг л тэр бадаг нь саанд ороод байна. Ер нь тийм шантаажны барьцааны юм шиг саяхан та нар шал өөр юм ярьж өгсөн. Танай намын нэг сайд үндсэндээ харбины гэрээ ярьсаар байж байгаа хүүхдээ эрүүл мэндийн сайд болгож чадаж шít. Хутлаа биш үсттэй. Нөгөө нэг яриадсан хулгаал өөрч яасан бэ? Та ч одоо бүр бараг жил шахуу нодон намраас хойш яриадсан биз дээ. Одоо ингээд ард түмнийг татсуучаад тэгээд эрх мэдэл албан тушаалаараа эсвэл нэгээ гүтгэж шоуддаг юм уу? Өөддөг юм уу та нар чинь? Уг нь шүүхээ тогтоолох ёстой биз дээ чинь. Тэгээ одоо ингээд бүгдээрээ ингээд барьцаанд ороод Монголын төр нөгөө их нүүрсчдийнхээ өмнө ингээд буугаад өгчөж байгаа юм уу? Нэг нүгөө хэлэхэд энэ засгийн газар бол гэмт хэрэгээ нууц хаацайлах гэсэн ял наймаалтсан л засгийн газар гэж би харж байна. Үндэ тэр их танд яриадсан хулгайчин бол бидний боломжийг дээрэс нь улс орны хөгжлийг иргэдийн ирээдүйдээ итгэх итгэлийг бас бидний үр хүүхдүүдийн ирээдүйг амьдралын чанарыг хулгайсан хулгай шүү дээ. Жоох ичдэг юм уу? Тэгээ Ганбаатар гişүү. Бас нөө чойнмын шүлэг хэллээ. Тэгээ би бас нэг шүлэг хэлэхэд нөө явсан замаа харсан чи ямар богинох юм бэ? Явах гэж байгаа замаа харсан чи ямар урт юм бэ гэдэг шиг л ийм л цаг үед засгийн газар ажилдаа орж ийн. Нэгсэндээ бол энэ ойрхот орондын бүс нутагт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засагт учирч болшгүй хямралыг хэрхэн даван туулах уу гэдэг бид сорилтын өмнө ирлээ. Ер нь энэ эдийн засгийн хүндрэл сорилтын үед л байгуулагдж байгаа засгийн газар. Тэгэхээр дотоод улс төр гэхээсээ илүүтэйгээр дотооддоо илүү эвлэж нягтарч асуудал сорилттойгоо тулах юм шаардлага үүсэж байгаа. Ялангуяа одоо энэ нийлүүлэлтийн гаралтай инфляц бол үнэхээр санаа зовоож байгаа. Яг ард түмний нуруунд дэр ирнэ. Энэ дизель түлш, бензиний үн шат одоо нэмэгдэх ийм одоо төлөвтэй болчлоо. За ялангуяа одоо энэ эмнэлгийн хэрэгсэл, стратегийн энэ гол бүтээгдэхүүнүүдийн үн нэмэгдээд эхлэхээр энэ бол бас их дөргөлт болно. Тийм ч учраас энэ цаг үе бол өөрөө илүү асуудалтайгаар нүүр тулах цаг гэж бодож байгаа. Мэдээж засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх, авилгатай тэмцэх ажлуудаа бол одоо тасралтгүй явуулна. Гэхдээ үүнийг уг үндсээр нь устгах арга хэмжээ авахгүй бол нэг асуудал гаргаж тавиад материал хуулийн байгууллагад өглөөгөөд тэр асуудал эцэгчлэн шийдэгдэл асраг цаг хугацаа алддаг. Жишээ нь хууль зүйн яамч тэр засгийн газар тэр мөрдөх алба ерөөсөө биш байхгүй. Гэт тэр чинь эцсийн шийдвэрээ гаргадаг тийм алба өөрөө засгийн газар хууль зүйн яам биш. Харин засгийн газрын гишүүдийн хуваар бол өнгөрсөн хугацаанд жишээ нь засгийн газар тэмдэглэл гаргаад тэр нэг төгрөг нуурын ордтой холбоотой асуудал дээр бид нэр засгийн газар дээр оруулаад нийт материалын авилгатай тэмцэх газар хүлээлгэж өгчсэн. Тэрнээс хойш одоо тэр процесс ямар төвшөнд яваа гэхээр хууль хяналтын байгууллагын тэр мөрдөн шалгах ажиллагаа хинч орох эрх байдгүй. Ингээд л хүлээгээд байдаг. Тэрээс иргэд болохоор ярьцсан юм бол бараг ингээд аваач шоронд хийчихээ. Тийм эрх засгийн газарт байхгүй. Засгийн газар бол гүйцэтгэх засаг л. Тухайн үед бол тэр төгрөг нуурын ордтой холбоотой материалыг хуулийн хяналтын байгууллагад аваачаал өгсөн. Энийг шалгаж өгөөч гэдэг. Ингээд л байждаг. Тэгэхээр цаашдаа гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, авилгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авахын тулд би яриад байгаа нь тэр зөвшөөрлийг 100% захимаар өгөө. Тэр 820 мянган шилэн мэдээлэл байсныгаа одоо илүү олон болгоё. Энэ эрх зүйн орчноо шинчилъя гэх. Тэгэхээр энэ засгийн үед бол
мэдээллийн хил тод байдал сайжрах нь дамжиггүй, хүний оролцоо багасгах нь дамжиггүй, дэвшил гарах нь дамжиггүй. Тэгэхээр их ярих биш, үр дүнгээрээ та бүхэндээ одоо дүнгээ тавь